За, эрхэлсэн ажилдаа нэг хариуцлагатай байх. Хариуцлага гэдэг ойлголт ер нь зүгээр энэ танхимд үг болоод хувирчжээ. Энэ тодтол хийж байгаа шалтгааныг янз янзаар тайлбарлаж байгаа. Хуулийн дээр бол яг хав зайлшгүй одоо шаардлага үүссэн тохиолдолд мэдээж хэрэг засгийн газрын бүс бүрэлдэхүүн солигдож байгаа тохиолдолд зайлшгүй шаардлага мөн. Гэхдээ энэ бол зөвхөн өнгийн хэсэг нь. Яг үнэндээ одоо ингээл манай засгийн газрын ерөнхий сайд нар тайлбарлал энэ. Хаа хамаагүй Трамп тариф энэ төр. Энэ тодтогж байгаа төсвийг анх хилцэж байхад төсвийн доктортой байдлын зөвлөлгээд мэргэжлийн байгууллага нь хэтэрхий өөдрөг төсөөлөд байна. Ингэж болохгүй. Эдийн засгийн өсөлт чинь та нарын шиг энэ 7.5 биш 5.5-аараа байна. Ингэж баталж болохгүй гэж зөндөө сануулж хэлж ирсэн. Зүгээрээ л гэж баталсан. Ингээ он гараад асуудал хүндрээд одоо тодтох уу гэсэн. Сангийн сайд үгүй ээ. Тийм хүндэрсэн асуудал байхгүй л гэдээс. Одоо тодтол орж ирж. Тодтол орж ирэх шалтгаанаас сухаар Трамп тариф хаамаагүй Трамп яриад. Энэ дээр нэг тодорхой хэдэн тоо ярив. Сая хэдхэн хоногийн өмнө засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн 2 газрын дүгнэлт хоёулаа бас зөрүүтэй. Одоо энд аудитээс хүн байна. Аудитын газраас энэ санхүүгийн тайлан дотор нийт 9 их найдын алдаа зөрчил байна гэж тайлан дээрээ байж байгаа. Тэнгүүд төсвийн доктортой байдлын зөвлөл нь болохоор 15 их найдын зөрчилтэй байна гэж. Энэ хоёр байгууллага хоёулаа яг одоо хариулаад өгөөрэй. Нэг нь яаж 9.5 гаргасан, нэг нь яаж 15 гаргасан. Хоёулаа адилхан тайлан дээр гаргасан хоёр дүгнэлт нь хүртэл зөрүүтэй. Гишүүдээр хоёр ийм өөр хоёр цаас ирж байгаа, хоёр өөр тоотой. Алинд нь итгэхгүй. Тэгээ ерөнхий сайдаас асуух гэж байгаа энэ хариуцлага ер нь ярих юм уу ярихгүй юм. Энд чинь ерөөсөө тэр хаа хамаагүй Трамптай холбоотой биш. Ерөөсөө л буруу тооцоолоос болж байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь хангалттай хэлээд байна шүү дээ. Буруу тооцоол. Энийг хэлэхгүй нөхцөл байдал ийм байна. Худлаа хэлээд байдаг. Энэ хоёр байгууллага нэг тодруулаад хэлэхээр асуулт тодруулж авъя. Тооцооллыг түрүүн эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам хоёр тодорхой хэлсэн л дээ. Төсвийн доктортой байдлын зөвлөл нөөцийн чинь $104, $85 гээд хоёр тоо хэлсэн гэж ойлгосон шүү дээ. Тэрнийг түрүү хэлсэн. Одоо өнөөдөр өөр болсон байна. Эдийн засгийн яам бас хэлсэн. Тухайн үеийн дундаж $104 байсан гэдэг. Өнөөдөр $70 болчиход тооцооллоо. Энийг эдийн засгийн хөгжлийн яам, доктортой байдлын зөвлөл яг хэд гэж хэлсэн бэ? Тоо оромтоор нь хэлчих хэрэгтэй. Харин өчлөг сөрсөн төсвийн бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж ерөнхийлөгчийн Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьж энэ алдагдлыг бууруулж ийм эрсдэл гарч болзошгүй гэж тавьсан хориг тавьсан зөв байна гэдгийг өнөөдрийн тодтол нотолж харуулж байна. Тэр үед алдагдлгүй төсөв батлагтааж гол биш. Ийм нөхцөл байдал үүсч болзошгүй эрсдэл улс төрийн нөхцөл байдал байна гэж үзэж болгоомжтой байх, хянуур байх ийм зорилго гаргасан. Тэгээ Трампын тариф огт нөлөөлөөгүй гэж хэлэхгүй л дээ. Дэлхийн эдийн засаг бүгд харилцан холбогдсон, уялдсан. Тэр үед дунджаар $104 байсан нүүрсний үн өнөөдөр унчаад байна. 4.7 тэрбум тонны хэрэглээтэй хятад улс эрчим хүчний нүүрсний 580-90 сая орчим тонн коксчих нүүрсний хэрэглээтэй дотоодоо 470 орчим сая тонныг хятад улс өөрөө олборлдог. Энэ хятадын олборлолт 6% нэмэгдсэн, дотоодын нийлүүлэлт нэмэгдсэн. Тэгвэл гангийн үйлдвэрлэл болон нүүрсний эрэлтэнд буурсан 5% буурсан. Манай нүүрсний борлуулалт үн ямар болсон? Өмнө заргаатан дээр зарагдсан өндөр үнэтэй нүүрснийх нь ханш унтсан. Ийм нөхцөл байдал бол одоо бод байдал бий болоод үүссэн байгаа. Энэ талаар төсвийн доктортой байдлын зөвлөл сангийн яам, эдийн засгийн яам тоо прогнозоо тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Яг уналт бол 5 сард сая нүүрсний үн 2 дахин унснаас боллоо гэдгээ бас хэлсэн. Тэгвэл бас энэ тооцооллын алдаанууд бас хэд өдрөөр төсөлсөн, зардлаа хэд тэлсэн, нэгсэндээ тансагласан ийм өргө ашиггүй зардлууд өрлөгөн байдал нэмэгдсэн бод үнэ. Ийм учраас өнөөдөр төсвийн тодтголыг заашгүй шаардлага үүсэ. За одоо бөгшин асуулт нэмж хариулъя. За тодтолтын цаг хугацааны хувьд бол одоо оройтойгоо бас эртчүүш яг тодорхой цаг үедээ хийж яана гэж хэлж болно. Хагас жилийнхаа гүйцэтгэлийг харж агаад
За үлдсэн хагас жилдээ хэрхэн яаж одоо орлогоо хуваарлах вэ гэдгийг л бид нар тодтогч байгаа. За би хавар хэлж байсан. Хэрвээ хавар за одоо хууль зөрчөөд тодтол хийсэн бол одоо дахиад тодтол ярьж явах байсан. Тухайн үед бол нэг их найдаар л хийх байсан баг. 5 сард хийсэн бол 2.3 их найдаар хийх байсан баг. За одоо ингээд 3.3 их найдаар дахин тодтол гэж ярихгүйгээр ингээд нэг мөсөн одоо засаад янзлаад цаашаа явъя гэдгийг ийм тодорхой одоо тодтол гэж ойлгоорой. Энэ удаа хэмнэлтийн тодтол. Өөрөөр хэлбэл сая 5 сарын 31-нд гүйцэтгэл гаргахад төсвийн алдагдал 259 тэрбум төгрөг юм. 259 тэрбум. Хагас жилээр 259 гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар орж ирж байгаа орлогодоо тааруулаад зардлаа төгрөгөө игээд явдаг. Ийм бүрэн боломжтой. Тэгээ он дуусал тэгээд тийм горморч явж болох байсан. Гэхдээ энд удаа одоо хэмнэлтийн тодтолоо хийгээд за мөн одоо бусад өөр одоо цалин улс тэтгэр тэтгэмж хүүхдийн мөнгөнд гар хүрэлгүйгээр алдагдaltaй төсөв ингээд өргөн бариад тодтол явж байгаа шүү гэдгийг тодорхойлчихлаа. За нэмээд нэг зүйл асуу. Энэ 14400 төрийн албан агчийг одоо бас энэ хэмнэлтийн үүднээс ажлаас сомгох тухай ярьж байгаа. Ерөнхий сайдаа энэ төрийн албан агчдыг цомгохоор одоо энд чинь 36 сарын тэтгэмжийн асуудал яригдана. 14400 хүнийг ажилгүй болгоод тэгээд тэтгэмж өгөхөөр эргээд эн чинь 40 гаруй мянган хүний нэг жилийн ажлыг хөлс бас гарахгүй юу? Энэ хэмнэлт яг мөн үү? Ер нь энэ 36 сарын тэтгэмжийг дээр ер нь ямар бодлого цаашдаа баримтлах юм бэ? Ер нь анх бол энэ бодлогын зорилго нь юу гэхээр Монгол төрд бас нэг чадвартай авьяастай мэдлэгтэй хүмүүсээ тогтоон байрыг ажилуулъя. Амжиргаандаа санаа зовхгүйгээр төрдөө зүтгүүлье гэдэг юм бодлого байсан. Тэгээ одоо энэ маань ер нь юу болж байна вэ? Нэг тэмнэлт мөн үү? Цаашдаа ер нь энийг яах вэ? Дахиад нэмж тодруулна. Тэгээ энэ хоёр өөр асуудал байна. За 14400 хүнийг цомгох гэдэг шийдвэрийг улсын хурал таавхан баталсан жилийн төлөвлөгөөнд. Жилийн төлөвлөгөөний дагуу төсөв босруулах ёстой хөгжлийн бодлого төлөлтийн хуулиараа. Гэхдээ энийг яаж цомгох уу, яаж хэрэгжүүлэх үү гэдэг талаар дэлгэрэнгүй түрүү ярьсан учраас одоо олон 28 үндэсний хороог цомгох 9 санг татан буулгах гэх мэтлэн дарга нарын тоог, давхардлыг, чирэгдлийг арилгах юм зохиц бодлого хэрэгжүүлж байна. Бас сул орон тоонуудыг цомгох нэг тодорхой ярьсан учраас. Гэхдээ энэ халагдсан улсууд чинь 36 сарын тэтгэмж өгөх юм биш байхгүй юу? 36 сарын тэтгэмж чинь тэтгэврт гаргахад нь өгдөг тэтгэмж байгаа. Анх энийг багшимч нарыг доктортой ажилуулах зорилгоор хөдөө оронд очиж хотод суурьшилтай ажилуулах зорилгоор баталсан чинь энэ өргөцсөөр байгаад ингээд бүх төрийн албан агчдыг хамардаг болцсон. Сүүлдээ бүр доктортой ажиллах зарчмаасаа яагаад өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа гэхээр төслийн хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөд байна гэхээр дээд шүүхийн шийдвэрэнтер ч гэсэн хүмүүс шүүхтэй заргалдаад улс төрийн албан тушаалтнууд авъя гэж сумын засаг дарга нар ч авах ёстой. Насаараа улс төрөд ажиллаж байгаа. Ингээд нөгөө барьцах сэтгэл зүйч үзэж байгаа нь дээр нь шудрах ёсны зарчимч үүсэж байгаа юм. 5 жил ирж ажиллачаад таваар үржүүлсэн тэтгэмж аваад гарчиж байгаа. Цалингаа. Ингээд байгаа нөгөө төрд анх доктортой 10-20 жил ажиллах гэсэн тэр бодлогоос илүү 36 сарын тэтгэмжээ тэтгэврт гарахтаа ахиу мөнгө авахгүйсэн хандлага болж байгаа учраас энийг залруулъя гэж манай сангийн яам бодсон юм билээ. Гэхдээ өнөөдөр бас бүлгээр хилцээд нийгэм байдлыг дордуулахгүйгээд хэлж байгаа учраас яг үндэ доктор байх нь гол биш. Ажлын үр дүнгээр нь санхүүжүүлдэг зарчмыг бид сонгоцсон, тийм байх ёстой, тийм зарчим нь ажлын үнэлгээгээр ажилласаа хийж ивэл илүү цалин нэмэгдэл авах ёстой болохоос биш. За нэмэх нь энэ төсөв тодтол дагаж орж ирсэн энэ алтгуур аянтай холбоотой дандны сайдаа таны мэдээллийг хараад бас урам орж илаа л да. Энэ тогтоолын төслийг би хараад ерөөсөө яг юу хийх гээд байгааг нь ерөөсөө ойлгохгүй байгаа юм аа. Энэ тодорхой юм яг байна уу? Энэ протоколны энэ алтыг хуулсаар экспортлохын дээр юм байдаг л гадаад валютын зөв богино хэмжээнд нэмэгдүүлээд ингээд олборлолтоо нэмэгдүүлээ гэдэг ингээд протоколны хэдүүг оруулсан. Энийг их тодорхой болгоод ороод иж болдгүй юм уу? Зоригтойгоор. Ер нь одоо цаашдаа ингээд хэдүүлээ нэг засгийн газар нэг сонголтыг яг хиймээр байгаа. Энэ төр үн цагаас хойш. Тэртээ тэргүй 80-90% одоо уул уурхайгаас хамааралтай эдийн засагта бид нэг бол уул уурхайгаа ашиглая эсвэл ашиглахгүй гэдэг сонголтыг хиймээр байна. Ашиглахгүй бол одоо энэ ашиглаж байгаа энэ том төслүүдээ бүгднийг нөхөнд бүгэлмөр байгаа. Ашигламаар байгаа юм бол зоригтойгоор ингэ шийдэд явмаар байгаа. Хаана ямар төслүүдийг яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ? Тэрийг ингээд даалгаврын нэг
За лодо самбо гишүүний одоо тэгээд яг уу засгийн газрын төвшөндөө бол бид ярьж байгаа одоо хамгийн тодорхой байж болох хөлбраар нь л оруулж ирж байгаа. 6 дугаар зүйл дээр нь бол байгаа шүү дээ. Гадаад валютын нөөцөө богино хугацаанд нэмэгдүүлж өр өгөөж өгөх үндэсний баялагын сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Манай улсад тийм олон алтны үндсэн орд байдаггүй. За шууд ашиглаад явчих ордууд нь бүр зөөрөө явчихна. Тэгэхээр улсын хурлын тогтоол бол одоо ерөнхий утгаар гарах ийм л одоо төлөвлөгөөгөөр бид нэр оруулж ирсэн. Гэхдээ зүгээр их хурлын дарга өглөө хэлжсэн. Тэгээ бас бид нар ярилцж байгаа. Улсын хурал дээр энийг тодорхой болгоё гэдэг их хурлын гишүүд бас танаас ахуулаад байгаад их талархалтай байна. Та бүхэн маань нэг ажлын хэсэг байгуулад бид нартэй суугаад, надтай суугаад, манай яамныхантай суугаад бүр тодорхой болгоод хийх эрх нь та бүхэнд бол бүрэн байгаа шүү. Манай яамны зүгээс, засгийн газрын зүгээс бол хамтарч ажиллая.